Хүүхэд бол бидний хооч ирээдүй бөгөөд өнөөгийн хөгжлийн тол юм. Хүүхдэд шаардлагатай хамгаалал үйлчилгээг цаг алалгүй хүргэж чадвал олон хүүхэд эрүүл өсч хөгжин зэрэгцээ илүү үр бүтээлчээр амьдрах боломжтой болно. Бүхний дээрээ хүүхдийн эрхийг ойлгон хүндэтгэж хүлээмжшүүлснээр гэр бүл, эцэг эх, олон нийт, төрийн ба төрийн бус байгууллагууд хамтран хүүхдийн амьдрах орчныг сайжруулж хүүхэд бүр эрүүл, инх хүс төрнөх, чанартай боловсрол эзэмших, айхаа ээлгүй тааламжтай орчинд өөрийн авьяа чадрыг хөгжүүлэх өргөн бололцоог бүрдүүлж чадах билээ. Хүүхдийг хаана амьдарч байгаас нь үл хамааран энэ тэргуунд анхаарлаа хандуулж хүүхдийг альва эрсдэл, хүчирхийлэл, дарамт хөдөлгөхөд өртгөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай үйлчлэгэнд хамрагдах боломжийг нь хязгаарладаг, нийгмийн амьдралд оролцоог нь богдуулдаг хүчин зүйлсийг олж тогтоон арилгах нь бидний үүрэг төдийгүй хөгжлийн шийдэл юм. Тиймдээж хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай амьдрах боломжийг нь бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах чиглэлүүд бүхий нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл эрчимтэй ажиллаж байна. Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн эрхийг хангах талаарх салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиглэлүүд бүхий хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын ерөнхий сайд орон нутагт хүүхдийн төлөө зөвлөлийг аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга тус тэргүүлнэ гэсэн заалтын дагуу 2017 оноос нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийг шинжилэн байгуулж эрчимтэй үйл ажиллагаа явуулан 5 удаагийн хурлыг зохион байгуулад байна. Энэ хурлуудыг зохион байгуулсны үр дүн нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй томоохон асуудал бодлого шийдвэрийг боловсруулах холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар зөвлөм чиглэлийг хургуулan ажиллаж байна. Зөвлөлийн үйл ажиллагааны хүрээ дараах ажлуудыг зохион байгууллаа. 1-р хуралдаанаар нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дөрвөн бүрэлдэхүүн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батллаа. Хүүхдийн амралт чөлөө цагийг өнгөрөөх тоглоомын талбайг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбайн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Хүүхэд гэр бүл дээлтэй орчин үйлчилгээг бий болгоход хувийн хвшил болон аж ахуйн нэгжүүдийг санаачлагтай ажиллахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо. Нийслэл хүүхдээ сонсох өдөртөө болох шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрх ашигыг хамгаалах, тэдний дуу хоолой болж ажиллах 10 элчийг томилон ажиллаж байна. Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг баталлаа. Хүүхдийн эрхийн конвенцийн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг болон төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангах ажиллаж байна. Бисед тоглоомын газруудад хяналт тавьж зөрчил гаргасан төвүүдийн үйл ажиллагааг хаах, зэглэх ажлуудыг зохион байгуулах, хүүхдийн төвшгөө хөдөлмөрийг бууруулах, хүүхд хамгааллын үйлчилгээг сайжруулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Багангаад үүрэгдэх нарт хангай хүүхдийн төвийн санхүүжилт үйл ажиллагааг сайжруулах чиглэл өглөө. Сургуулиуд дээр байрлуулсан өөрийн телефоны антенныг зэглэхийг үүрэг болгосон. Цаашид эдгээр ажлыг улам бүр эрчимжүүлэн ажиллахаар ажиллаж байна.